сайн мэдээ. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж 100 сая төгрөгийн өртөгтэй номнуудыг номын сангуудад гартуулан өглөө. Улсын их хурлын засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сурч мэдэх эрхийг хангаж нийгэмд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон чухал хуулийн төслүүдийг баталж тогтоол шийдвэр гарсан нь үр дүнгээ өгч байгаад талархаж байгаагаа сайн мэдээгээр дамжууллаа. Мөн 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль батлагдсан нь бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал аж тургтай эрхээ эдлэх үйл явдалд бол маш томоохон чухал үйл явдал боллоо. Мэдээж тэр хууль хэрэгжээд явхад бид бүхэн бусдын нэгэн адил аж төрөөл амьдраад бидний эрх зөрчигдөхгүй, ялгарлан гадуурхдахгүй амьдрна гэсэн үг л дээ. За мэдээж харааны бэрхшээлтэй хүмүүс маань номыг яг жирийн хүмүүсийн хэмжээнд хэвлэмэл ном унших боломжгүй учраас энэ маань бидэнд маш том давуу тал болж өгч байгаа. Бид нар яг жирийн хүмүүсийн адил номноос хэрэгтэй мэдээлэл авах энэ боломжийн нөхцөлийг бас бүрдүүлж өгч байгаа. Мэдээж энэ ном маань өмнө нь байсан. Гэхдээ энэ удаад бас гарсан нь хуудасныхын тоог хэлж өгдөг болсноор жирийн хардаг хүмүүстэйгээ номоо тулгаж уншихад маш том давуу тал болж өгсөн юм болов уу гэж бодож байна. Харааны бэрхшээлтэй 16 мянган иргэдийнхээ унших мэдэх эрхийг хангах үүднээс боловсрол соёлын шинжилгээ ухааны яам 40 сая төгрөгийн өртөг бүхий сонгодог зохиол 100 сая төгрөгөөр ерхий боловсролын сургуулийн сурагчдад тэмтэрч уншдаг Braille ном болон сонсдог Daisy ном, за мөн харааны бэрхшээлтэй сурагчдын мэдлэг зориулсан 30 гаруй төрлийн номыг хөдөө орон нутгийн номын сангуудад хүлээлгэн өглөө. Өнгөрсөн 4 жилд салбар яам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн харилцааг дээшлүүлэхээр бодлогын томоохон ажлуудыг хийсэн байна. Барьж байгаа гол бодлого бол Монгол улсын цаашдын хөгжил бол мэдлэг тулгуурсан нийгмийн эдийн засгийг бүтээх ёстой. Энэхүү мэдлэг нь бол зөвхөн нийгмийн нэг хэсэг бүлэг иргэдэд биш, харин ч иргэн бүрт тэгш хүрэлцээтэй байх ёстой гэдэг энэ зарчмыг барьж байгаа. Мэдлэгийг түгээдэг, мэдлэгийг олж авах их сурвалж нь бол ном сурах бичиг. Түүний өргөө болсон номын сан байдаг. Тийм учраас номын хүртээмж, сурах бичиг, түүний агуулга, номын сангийн чанарын тухай асуудал боловсрол соёлын тухайн яамны барьж байдаг хамгийн том үндсэн бодлогуудын нэг. Техник технологийн хувьд, багш сургууль хүмүүжүүлэгч нарын хувьд, орчных нь хувьд мөн соёл урлаг болон тэр хүлээн авж байгаа байр танхимын хувьд ч гэсэн сайжруулах ийм бодлогуудыг ингээд цугаар нь хамттан хийж байгаа. Гэрэл торгог харж чадахгүй ч номоор дамжуулан ертөнцийн олон өнгийг мэдэрч амьдралын олон дүрийг төсөөлдөг харааны бэрхшээлтэй иргэдийнхээ унших мэдэх эрхийг хангах үүднээс Улсын их хурл номын сангийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг шинжилэн найруулсан нь тэдний эрхийг хангах, бие даан сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж чадсанд баяртай байгаа юм а.